Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуутах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсгоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Сайн бацгаана уу бүгдээрэнд нь саршины баярын мэнд хүргэе. 150 дахь подкаст маань цацагдахад бэлэн боллоо. За тэгэхээр энэ удаад би та бүхэнд нэг маш харамсалтай, сэтгэл түгшээсэн, бас сэтгэл хөдлөсөн түүхийг ярьж өгөхөд бэлэн болчоо сууж байна. Энэ түүх 2006 онд буюу одоогоос 20 жилийн өмнө болж өнгөрсөн тийм үйл явдал байгаа. Та бүхэнд үзүүлэх зураг бас нэлээд бага байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй баха. За өнөөдрийн түүхийг сонсож дуусаад та нэлээд олон зүйлийг эргцүүлж бодно гэдэгт итгэлтэй байна. Ингээд хэдүүлээ гол яриараа орцгоё. 1996 онд 21 настай Katie Fleming гэдэг эмэгтэй Oregon-ийн их сургуульд Франц хэлний ангид сурч исэн юм байна. За тухайн оны 100 болохоор Katie хэдэн найзуудтайгаа бас тэгээд урд нь ерөөсөө танилцж байгаагүй хэдэн хүмүүстэй хамт нийлээд нэг кемп аялалд явхаар төлөвлөсөн юм байна. За тэдний очих газар нь болохоор Калифорни мужид байдаг Sierra Nevada гэдэг маш тийм үзэсгэлэнтэй бүс нутаг байсан. Гэхдээ тухайн газар очисон даруйда Katie бол байгалийн сайхныг ер нь бараг анзаараагүй гэж хэлж болно. За яагаад гэхээр тухайн аялалд явж исэн урд нь ерөөсөө танилцаагүй байсан 25 настай James Kim гээд залуу дээр бол түүний бүх анхаарал төвлөрчихсөн байсан. Аялалд явж исэн хүмүүсийн ярьснаар бол James Katie хоёр ер нь бараг анхны харцаар бие биедээ дурлсан юм байна. За тэгээд аяллаа туршаал тэр хоёр бараг хоорондоо салаагүй. Тэгээд аяллаас буцаж ирснийхээ дараа James болохоор Seattle-аас Oregon руу нүүгээд Katie-тэй хамт байхаар шийдвэр гаргасан. Katie сургуулаа төгссөний дараа тэр хоёр Лас Вегаст гэрлээд тэгээд Сан Францискод сууршиж амьдарсан юм байна. Технологид үргэлж дуртай байдаг байсан James удаачгүй нэг технологийн компанид ажилд орсон. За шинэ технологиг туршиж үзээд энгийн хэрэглэгчдэд зориулсан үнэлгээ бичих тийм төрлийн ажил байсан байгаа. За тэгээд James бол ажилдаа маш дуртай байсан. За тэгээд хосууд Сан Францискод бас хоёр нэрийн дэлгүүр нээсэн байгаа. Нэг нь болохоор эмийн ургамал уламжлалт эмчилгээний бүтээгдэхүүн зардаг дэлгүүр. За нөгөөх нь болохоор нэг тийм этгээд өрмөц хувцас худалдаалдаг дэлгүүр байсан. За тэгээ тухайн хоёр дэлгүүрийг нь болохоор Katie гээд эхнэр нь бол бүтэн цагаар удирдах ажилуулдаг байсан байгаа. За ингэж байж байгаад 2006 он буюу энэ хоёр танилцсанаас хойш 10 жилийн дараа гэхэд Kim-ийн гэр бүл санхүүгийн хувьд нэлээд амжилтанд хүрсэн, доктортой болцсон. Тэдний гэр бүл нь ч гэсэн бүл нэмчихсэн байсан. За тэгээд тухайн үед болохоор 4 настай Penelope, 7 сартай Sabine гэд нэртэй хоёр охинтой болцсон байсан. Katie, James хоёр мэдээж хүүхдүүдтэй маш их хайртай. Гэхдээ James ялангуяа ингээд охтуудтай бол бүр бүхнээс илүү анхаарал тавьдаг гэдгээрээ танигдсан. Яагаад гэхээр найз нөхөд ч юм уу эсвэл гэр бүлийнхэнтэйгээ уулзах үед хэрвээ охтууд нь ингээд яг өрөөнд байж таарах юм бол James юу н хүмүүстэй ингээд бүрэн яриа өрнүүлдэггүй, байнга охтууд руугаа анхаарлаа хандуулдаг. За тэгэл ярьж үеэр дундуур нь ингээл гэнт босоод охтодтойгоо тоолохоор явчихдаг. Ерөнхийдөө нэг тийм төрлийн хүн байсан гэж ойлгож болно. За тэгээ James боломжл гарах юм бол охтуудаа ингээд ажил руугаа ч гэсэн хамаагүй дагуулад очичдаг. Ажил дээр ер нь ингээд хүүхдүүдэд дагуулж чиж болохгүй гэсэн дүрм журм байдаг ч гэсэн James боолчлогвол охтуудтайгаа цагийг өнгөрүүлэх дуртай тийм төрлийн аав байсан. За ингээд 2006 оны 11 сарын 17-ны баасан гараг James, Katie хоёр охиноо машиндаа суудалгаад Seattle руу хөдлөхөөр болсон. За тэд нар бол талархлын баярын өдөр James-ийн нагац ихч наах захтай нь тухайн баярын өдрийг хамт өнгөрүүлэхээр төлөвлөсөн байсан юм байна. Тэрнээс гадна тэр хоёр болохоор Сан Францискод амьдрахаа болоод өөр газар руу нүх талаар ер нь хоорондоо ярилцчихсэн. За тэгээ Seattle болохоор тэдэнд боломжийн сонголт юм шиг санагдчихсэн юм. Тийм болохоор энэ удаагийн хийх гэж байгаа аялал нь гэр бүл хамаатан садантайгаа уулзахаас гадна шинэ
шинэ орчныг судлах тийм сайхан боломж болж өгчээсэн. Баасан гаригийн орой урт аяллаа дараа тэд нар бол эцэст нь Сиэтлд хурч очоод дараагийн хэдэн өдрийг тэр бол хамаатан садныхан гэр бүлийнхэнтэйгээ цагийг бол маш сайхан өнгөрүүлж талархлын баярын зоог бол хамтдаа барьсан байгаа. Ингээд 11 сарын 24-ний Баасан гарагт буюу яг оцсноос 7 хоногийн дараа Джеймс Кэри хоёр бол охтуудтайгаа өглөө эрт буцах замдаа гарсан. Тэгээд Джеймсийн нах захигч хоёртой салах ёс гүйцэтгээд тэгээд замдаа гарсан юм. За гэхдээ тэр хоёр бол шууд Сан Франциско хүртэл тасралтгүй жолоодож ингээд замд явахын оронд бүтэн өдөр шахам үргэлжлэх урт замыг богиносхын тулд Oregon мужийн Portland хотод дундаа бол ингээд зогсохоор шийдсэн юм байна. За тэнд бол Кэригийн их сургуулийнх нь тийм ойр дотных нь найз өдрийн хоолнд уулзахаар ингээд хоорондоо тохиролцсон байсан. За тэгээ замд гарснаас хойш 3-4 цагийн дараа тэд нар бол Портландд хурч очоод Кэригийн найзтай уулзаад хоолнд хамт орсон. За дараа нь энэ Кимийн гэр бүл зочд буудалд байрлаад нэг шөнийг бол тэндээ өнгөрөөсөн байгаа. Маргааш өглөө нь тэдний анхны төлөвлөгөөр бол шууд машиндаа суугаад Сан Франциско хүртэл явах хэрэгтэйсэн. За гэхдээ Кэри гэдэг эхнэр нь нөхөртөө өдөржин ингээд машин барьж явахын оронд өглөө хэсэг зур тэндээ байж байгаад тэгээ үдээс хойш хөдлөөд арай өөрсдийнхөө ингээд 5 тухыг бодё гэж санал болгосон. За тэгээ Джеймс Ким болохоор энэ санааг нь бол дэмжсэн байна. За тэгээ газрын зургаа дэлгэж тавьж агаад эхнэр нь болохоор Сан Франциско хүртэлх зайны яг гол хэсэгт нь нэг тийм маш тухтай гэмээр амралтын газар байгаа гэдгийг бол олж харсан байгаа. За тухайн газар нь болохоор Ton Lodge гэдэг нэртэй Oregon-ы ирэг дээрх Gold Beach гэх хотод байрладаг байсан юм. За тэгээ Кэри болохоор тухайн лодж руу уцтаад тэр оройд хонох өрөөг бол захиалсан. За тэгээ ярьсныхаа дагуу үдээс хойш бол Portland-д өдрийг өнгөрүүлж агаад за тэгээд үдээс хойш гэхэд бол нөгөө Ton Lodge гэдэг газар руугаа тэд нар бол хөдөлсөн юм байна. За тэгээ оройны 8 цаг хагасын үед замдаа тэд нар бол Dennis Restaurant гэдэг газараа ороод тэндээ хоолчоод 9 цагт дахиад замдаа гарсан. За тухайн Dennis гэдэг газраас нөгөө Ton Lodge гэдэг газар руу хүрэхийн тулд 2 цаг хагасын тийм зайтай газар исэн юм байна. Ингээд хөдөлсөн цагаасаа хойш 2 цаг орчим явсны дараа Джеймс бол нэг эргэлтийг алдсан гэдгээ анзаарсан байгаа. Тэгээ Кэритэй ярилцаад газрын зургаа дахиад тэр хоёр бол дэлгээд харсан. Тэгчээд хэрвээ буцаж тухайн эргэлт рүүгээ явах юм бол ахиж нэмж бүр хэдэн цагийн нөгөө машинаар явах тийм байдалд хүрчнэ гэж тэр хоёр бол тооцоолсон. Тэгээд өөр зам хайж эхэлсэн. За тэгээ анхны төлөвлөгөө нь болохоор тэр хоёр баруун тийш далайн эрэг хүртэл яваад дараа нь урагшаа доошилж лодж хүрэх ёстой байсан. Харин одоо байгаа газараас шууд урагшаа яваад тухайн Ton Lodge гэдэг газартай зэрэгцээ төвшөнд очичоод тэндээсээ Bear Camp Road гэдэг замаар баруун тийшээ огтлж явах юм бол бараг шууд очих боломжтой гэдгийг бол тэр хоёр мэдэж авсан байгаа. Гэхдээ газрын зураг дээр нь тухайн Bear Camp Road ямар аюултай гэдгийг бол сайн тайлбарлаж ерөөсө бичээгүй байсан. Тэгээд тухайн зам нь нэлээд тийм өксөж уруудсан замтай уулын арт талаар доошлоод Gold Beach болон Lodge хүрдэг тийм нэлээд бартаатай зам гэж хэлж болно. Зам нь болохоор хатуу хучаалттай ч гэсэн маш тийм нарийнхан уулын хажууг зүсэж тавьсан тийм замтай юм байна л та. За тэгээд ихэнх хэсэгтээ бол маш огцом хадан хясааны эрмэг дагуу явдаг. Хамгаалалтын хашлага энэ төр огт байхгүй. Тэгээд Bear Camp Road-оор бол хүмүүс хөвчлэн зөвхөн 100 явдаг. Учир нь гэх юм бол тэр үед замыг ингээл баг зэрэг засварладаг ч юм уу баг зэргийн арчилгаа энэ төр хийдэг байсан байгаа. Харин өвөл болохоор тухайн замыг бол засыг нь ерөөсө цэвэрлдэггүй. Тийм болохоор баг зэргийн цас орсон байлаа ч гэсэн замыг бол бүхэлд нь тэр чигт нь хаах ёстой болчтой байсан юм байна. Тэрнээс гадна энэ зам Oregon-ы маш тийм алслагдсан бүсээр дайрч өнгөрдөг болохоор ойр хавьд нь бол хүн ам цөөхөнтэй. За тэгээ тэнд асуудалд орчих юм бол бараг хинч туслахгүй өөрсдөө арга зах хэрэгтэй болдго юм байна. Харамсалтай нь Кимийн гэр бүл энэ замын аюултай гэдгийг нь огт мэдээгүй. Тийм болохоор урагшаа хэсэг явсны дараа тэд бол Bear Camp Road руу эргээд уул өөдөө айж ухаа өгсөж эхэлсэн. Джеймс жолоо барьж авах үед Кэри урд суудал дээр унтцсан. За тэгээ охтууд нь болохоор ард суудал дээр бас унтчихсэн байгаа. За тэгээ бэжэтэл гадаа бол цас орж эхэлсэн. За тэгээ нэг цагийн дараа Кэри сэрэх үед бол хамгийн түрүүнд болж байгаа нөхцөл байдлыг бол шууд анзаарч эхэлсэн. Эхлээд цас бол баг багаар орж исэн бол сүүлдээ бүр цасан шуурга хүрэх хэмжээний байдал нэлээд хүндрээд Джеймс болохоор шил арчигчийг хамгийн хурдтай дээр нь ажилуулж исэн ч гэсэн
урт талынхаа одоо нөгөө салхины шилээрээ бараг юу ч олж харахгүй тийм төвшөнд хүрсэн байсан. За тэгээ Кэри нөхрөө харсан чинь жолооны хүрдээ ингээд айгүй чанга атгцсан. Бие тэр чигт нь урагшаа бүхийлгөөд бүх анхаарлаа одоо ингээд зам руугаа төвлөрүүлсэн тийм байдалтай байсан баг. За тэгээ мэдээж сандраад ингээд юу болж гэн хэдүүлээ энд ингээд зогсох уу эсвэл буцах уу гэж хэлсэн чинь Джеймс болохоор түн рүү одоо харахч сөхөөгүй. Ер нь бол буцах хэрэгтэй байна. Гэхдээ зам хитрхи нарийнхан эргэх ерөөсөө боломжгүй байна гэж хариулсан. За тэгээ үндсэндээ бол энэ хүмүүс ингээд зөвхөн урагшаа хөдөлгөөс өөрөөр ямар ч одоо боломжгүй болцсон байсан гэсэн. Ингээд Джеймс бол уулын даваа ууд үргэлжлүүлж явсаар байсан. Тэд үндсэндээ одоо хатан цохооны ирмэг дээр одоо явж байгаа гэсэн. Джеймсийн зүүн таалд ихц доошоогоо одоо унах тийм хадан ирмэг зам нь цаснаас олж одоо маш их халтиргаатай тийм нөхцөл байдал бол үүссэн байсан. Ийм зам дээр тэд нэр одоо цагт 6 км-ийн хурдтайгаар багаар уршилж исэн байна. Машин нь болохоор үе халтраад бас гулсаад яг л одоо хадын ирмэг дээр тулж ирэх шахсан. Мэдээж энэ бол маш айц төрүүлэм одоо хүнд нөхцөл байдал үүссэн гэдгийг нь бол илтгэжсэн. За ингэж хэдэн миль явсан ч гэсэн эргэх боломжтой газар бол огт гарч ирээгүй. Заримдаа тэд нар өксөр хэсэг дээр зогсоод гар торомсоо татаад тэр хоёрын нэг нь бол машинаас буугаад нарийнхан зам дээр унсан одоо мөчөр чулууг замаасаа зайлуулж иж цаашаага явж исэн байгаа. Ингээ эцэст нь бол Кэри Джеймс хандаад бид нар яг энэ хавьдаа зогсох ёстой гэж хэлсэн байгаа. За тэгээ бодоод үзэхэд бол одоо зөвхөн нэг урсгалтай замд шууд хажуу тишээгээ ингээд хадан хясаа баг зэрэг халтрах юм бол ингээд бүгдээрээ унахаар тийм замаар юу яваад байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр урагшаа явах эсвэл ухарч хойшоогоо гарах гэсэн ийм хоёр сонголт үлдсэн байгаа гэсэн үг. Тэгээ сүүлд нь бол Джеймс машинаа ухрах хараанд нь хийгээд хадан цохооны ирмэгийг харахын тулд хаалгаа одоо онгойлгосон байдалтай. За ингэснээр бол санамсаргүй хажуу тийш гусаж унахгүй байхыг хянах одоо боломжтой юм байна. Тэр бол хаазаа огт нэмэлгүйгээр маш удаанаар одоо ухарч эхэлсэн байгаа. Хадан одоо цохооноос унахгүй байхыг маш сайн анзаараад бараг одоо сантиметрээр хөдөлж исэн. Ингэж тэд нар бол бүр хідэн цагийн турш ухарч явсан юм байна. Мэдээж ийм нөхцөл байдал бол маш стресстэй байх нь бол гарцаагүй. За ингээд эцэст нь Джеймс урд нь харж өнгөрсөн салаа зам дээрээ бол хүрч чадсан юм байна. Одоо ингээд энэ үед бол тэр хоёр нэг шийдвэр гаргах ёстой болсон. Тэдэнд бол тухайн үед хоёр сонголт байсан. За нэгдүгээрх нь болохоор тэр чигтээ одоо буцаж эргээд орж ирсэн тухайн аюултай замаараа буцаад хурдны зам хүртэл явах байсан. Гэхдээ энэ нь бол маш урт зам байснаас гадна цаг агаарын нөхцөл байдлыг бодолцоод үзэх юм бол тийшээ дахиж авах хүсэл бараг байгаагүй. За хоёрдугаарх нь болохоор зүүн тийшээ эргээд уулын доошо буух илүү өргөн замаар явах тийм сонголт байсан байна. За энэ зам нь өмнөх замуудаас хавьгүй өргөн доошоо тэгээ шууд бууж болох юм шиг санагдсан байна. Гэхдээ энэ хоёр дахь сонголтын зам нь хаашаа хүрдэг гэдгийг тэр хоёр бол мэдэхгүй. Замын тэмдэглэгээ энэ төр нь тодорхой биш. Гэхдээ мэдээж доошоо буух юм бол өндөрлөг хэсэг мэдээж багасаад цаг агаар ч гэсэн арай дээрдэх байх гэж бодсон. Магадгүй тэр хэсгээр ингээд ямар нэг айл ч юм уу нэг хүмүүс ч юм уу тиймэрхүү зүйл байж магадгүй. Эсвэл одоо бензин колонк ч гэсэн байж магадгүй гэж бодсон. За тэгээд эхний сонголтоос яаж ч бодсон дээр байх болов уу гэж энэ хоёр хүн бол бодсон байгаа. Ингээд Джеймс бол машинаа эргүүлээд шин замаар доошоо бууж эхэлсэн. За тэгээ бас л харамсалтай нь энэхүү сонголт нь тэдний одоо хийж болох хамгийн буруу сонголт байж таарсан. Тухайн зам нь болохоор маш тийм уурт, мушгаа, мухар зам байсан юм байна. Тэгээд зам болохоор мод бэлтгэдэг хүмүүс яг энэ замыг ашигладаг байж таарсан. Яг үнэндээ бол Кимийн гэр бүл энэхүү хоёр дахь сонголт хамгийн одоо буруу сонголт гэж мэдэх байсан чухал зүйл нь гэх юм бол замын эхэнд байрладаг том шар тийм одоо хаалга байсан. Тухайн хаалга бол энэ хоёрыг зогсоох ёстой байсан юм байна. Цаашаага нэвтрэх хөдөлгөөнийг бүрэн хоригддаг одоо тийм хаалт байсан гэж ойлгож болох юм байна. Тэгээд тухайн хаалт нь яасан бэ гэхээр хэн нэгэн болж бүтэхгүй нөхдөөд тухайн хаалтны цоожийг нь тастаад тэр чигт нь онгоолгоод онгорхоо чигээр нь үлдээсэн байсан. Ингэснээрээ тэр хаалт нь бол тэр чигтээ одоо дэлгэгдэж нэгдээд нэг хэсэг нь болохоор бүр ингээд замаас нэлээд зайтай энэ төр бүр хаягдсан байсан юм. Тийм болохоор Кимийн гэр бүл яг тэр нөгөө зогсоох ёстой байсан хаалтыг бол ерөөсөн анзаарч хараагүй. Тэгээ хаалт байгаагүй болохоор зүгээр л цаашаага өргөжлүүлээд явцсан байгаа. За тэгээ цаашаа явхад бол зам хатуу гучилттай байж байгаа. Сүүлдээ ингээд шорон зам болоод маш тийм нүх ихтэй улам одоо нарийссан байгаа. Тэр хэсгээс нөгөөдөл чинь 25 км орчим маш тийм нарийн мушгай замаар явсан. Тэгээ зам нь бол дахиад одоо юм
хадан цохооны ирмэг дагуу үргэлжилж исэн. За тэгж явж байгаа дахиад нэг салаа замд бол тэд нэр хүрсэн. Баруун тишээ салж явах эсвэл шууд явах боломжтой тийм хоёр зам байсан ч гэсэн яг аль зам нь хаашаа хүрэхийг заасаа ямар ч тэмдэглэгээ байгаагүй юм байна. За тэгээ Джеймс болохоор машина яг уулзуурын голдон зогсоосон. Ерөнхийдөө бол Джеймс, Кэри хоёр хоёулаа байдал хүндэрсэн гэдгийг ингээд ойлгосон байна. За тэгээ нөгөө хоёр чинь гар утсаа гаргаж ирээд тусламж дуудахыг оролцсон ч гэсэн тухайн газар нь бол сүлжээ огт байгаагүй. Тэгээ тэр үеэр нь нөгөө цас орж исэн гэсэн штэ. Тэр нь болоод сүулдэ бороо орж эхэлсэн юм. Хэдэн минутын турш дуудлага хийх гэж оролцсон ч чадаагүй болохоор за тэгээд тухайн үед бол шөнийн 2 цаг болсон байсан. Бүгдээрээ ерөнхийдөө ядарсан. Тийм болохоор ямар ч байсан тэр газраа унтаад машина асфальттай үлдээвэл дулаахан байх гэж бодоод тэгээд өглөө сэрэгт нь бол бороо тасыг тэр чигтэн цэвэрлчихсэн байх гэж бодоод тэр үеэр ингээд машина жолоодод ер нь бол энэ замаас гарчих واخа гэж бодсон баг. Ийм нөхцөл байдалд яг байгаа бүх зүйл харагдаж байгаа шигээ тийм хэцүү биш бах. Ер нь өглөө гэхэд бүх зүйл зүгээр болчихно гэж өөрсдийгөө зоригжуулсан. Ингээд Кэри Джеймс болон хоёр охин нь машина асфальттай хിവэрн дулаахан орчинд ямартай ч унтаж амарсан. За гэхдээ өглөөс ирсэн чинь Кэри Джеймс хоёр бол байдал хамаагүй дорцсон гэдгийг ойлгосон. Тэднийг унтсны дараа шөнө бол температур огцон буураад бороо нь бол маш их цас болж хувирсан байсан. Газарт байсан бүх ус ерөнхийдөө хөөлдөөд дээр нь бараг 30 см орчим зузаантай цас орсон байсан. Ингээд тэд бол үндсэндээ гатсан байгаа. Гэхдээ Кэри Джеймс хоёр энэ байдалд бол сандраагүй. За учир нь гэх юм бол Bear Camp Road гээд тухайн зам руу анх эргэх үед нь замын хажууд тийм цас цэвэрлэдэг машин гэж байдаг штэ. Тийм машин зогссон байсныг нь бол тэр хоёр санаж исэн. Тэдний хувьд энэ нь бол мэдээж нэг утгыг илэрхийлж исэн. Хэрвээ Bear Camp Road дагуу засварх юм бол замыг тухайн цэвэрлэгч машинаар байнга цэвэрлэх ёстой байдсан байна гэж бодож исэн байна. Тийм болохоор тухайн өдрөө Кимийн гэр бүл бол машинаасаа огт гаралгүй дотор нь байсан идэж уух юмнуудаа идээд ном уншаад за тэгээд машиныхаа халаагаараа асфальттай байлгаад хин нэгэн хүн ирээд аврах байхаа гэж хүлээж эхэлсэн. Гэхдээ бүтэн өдрийн турш тэр замаар бол хинч яваагүй байгаа. Ямар ч цас дүрдэг машин, ямар ч хүн ирээгүй. За тэгээд Кэри Джеймс хоёр бол мэдээж гар утсаараа байнга оролдож, тусламж дуудахаар хичээж исэн ч огт сүлжээ байхгүй хിവэрэ байсан. Бас тэд ойр хавьд нь хүн байж магадгүй гэж найдаад машиныхаа тохиог бол тасралтгүй дуургасан ч гэсэн хинч тэднийг сонсож хурч ирээгүй. Ингээд бүтэнсээ өдрийн орой гэхэд Кэри Джеймс хоёр бол үнэхээр санаа зовж эхэлсэн. Тэд бол 4 настай, за тэгээд 7 сартай 2 хүүхэдтэй хүмүүс ийм нөхцөлд бол удаан байж чадахгүй гэж бодсон. Гэтэ тэд бол бие биенээ зоригжуулаад өнөөдөр бол бүтэнсээ өдөр магадгүй цас цэвэрлэдэг хүмүүс бүтэнсээ өдөр ажилдаггүй бах. Ажлын өдөр буюу даваа гарагт бол заавал гарч ирэх ёстой. Маргааш гэхэд тэд нар ирээд биднийг аврах байхаа гэж хоорондоо ярьсан байна. За тэгээ нэгд өдөр бол бас тэд нар Сан Франциско руу буцаж очих ёстой өдөр нь байсан. Бид нарыг очоогүй гэдгийг хүмүүс анзаарах нь гарцаагүй. Тэгээд цагдаа нарт мэдэгдэн. Тэгээд бид нарыг хайж эхэлнэ. Маргааш гэхэд биднийг олчих байхаа гэж өөрсдийгөө тайвшруулж исэн. Ингээд Кэри Джеймс хоёр бол октоудаа машиныхаа арын суудалд нь суулгаад Джеймс унтахын өмнө тэдэнд бол үлгэр уншиж өгөөд ахаад нэг өдрийг өнгөрүүлсэн баг. За тэгээд даваа гараг болсон. Тэд бол яг өмнөх өдөр шигэ тухайн өдрийг бол өнгөрүүлсэн. Машиндаа суугаад уур амьсгалыг аль болох өөдрөг байлгахыг хичээгээд уцаараа дахин оролцсон ч сүлжээ бас л байгаагүй. Тэд нар бол машиныхаа мэдээж сигналаа дугаргаад хүмүүсийн анхаарлыг татахыг хичээсэн ч амжилт олоогүй. Хоолоо ерөнхийдөө химнээд багаар идчихсэн. Бүтэн өдрийн туршид тэр хоёр бол замын хоёр тал руу харж цас цэвэрлэдэг машин гарч ирэхийг хүлээсэн ч ямар ч машин, ямар ч хүн ирээгүй. За энэ үеэр бол Сан Францискод гэр бүлийнхэн найз нь Кимийн гэр бүл байхгүй байгааг анзаарсан. Буцаж ирээгүй байгааг анзаарсан ч гэсэн цагдаад бол мэдэгдээгүй юм билээ. Тэд бол Кимийн гэр бүл хаа нэгэн газар арай жоохон хэд хоног саатсан бах удахгүй ирчнэ гэж бодож исэн юм. Подкастын ивент тэтгэгч Skin Farm Clinic. Skin Farm Clinic нь арьсны олон төрлийн асуудлыг месийн бус орчин үеийн техник технологи эмчилгээгээр шийдэж хөгшрөлтийг удаашруулах аюулгүй натурал эмчилгээг санал болгодог гоо сайхны эмнэлэг байгаа. Хэрвээ та сэвх нөсөө толгой арилгахаар судалж хаашаа хандхаа мэдэхгүй байгаа бол Skin Farm Clinic нь олон улсын стандарт шаардлагыг хангасан clinical laser эмчилгээг 30-40% хямдралтай үнээр санал болгож байгаа юм байна. Та мэрэгжлийн эмчээс үн төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.
За зөвлөгөөний цаг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг description хэсэгт оруулсан байгаа линк болон утсаар холбогдоод лавлах боломжтой. Сүйх нөсөөндөө баяртай гэж хэлцгээе. Skin Farm Clinic. Ингээд даваа гаргийн орой гэхэд бол Kerry James хоёр яг үнэндээ бол ингээд айж эхэлсэн үе байсан. За машиных нь одоо бензин нь бараг дуусах төгцсөн. Хоол нь ч гэсэн ерөнхийдөө барагдчихсэн. Хоол багассан болохоор Kerry зөвхөн 7 сартай хүүхдээ хөхүүлэхээс гадна 4 настай охиноо ч гэсэн хөхүүлж эхэлсэн байна. За бас машины гадна талд нь баавгаанууд цуглараад энэ тэрүүгээр нь тойрч ингээд сонирхож эхэлсэн юм. За эхэндээ бол Kerry James хоёр хашгираад ойрлоод тэр баавгаануудыг үргээхийг оролдож исэн ч гэсэн тухайн баавгаанууд бол тэгж их одоо нөгөө айсан ч юм уу үргэсэн тийм зүйл бол байгаагүй. Гэхдээ тухайн баавгаанууд бол одоо машин руу дайрах ч юм уу ямар нэг байдлаар цохиж айлгах ч юм уу тиймэрхүү зүйл бол болоогүй. Гэхдээ л одоо энэ 4 хүн бол машинаасаа гарч болохгүй байна гэсэн тийм дохиог бол энэ баавгаануудаас ингээд хүлээж авч исэн гэж хэлж болно. За ингээд хэд бол цонхон засаар бүрхэгдсэн байдалтай гарч чадахгүй, хинтээж холбогдож чадахгүй, машиныхаа жижигхэн орчинд хавчигдсан юм шиг аимшигтай тийм нөхцөл байдалд бол гатсан байгаа. Хоол хүнс бас бензин нь дуусах ерөнхийдөө дөхчихсэн. За энэ бол үнэхээр айц төрүүлэн нөхцөл байдал байсан. Kerry James хоёр маш төвчээртэй бүх зүйлд хандж исэн ч гэсэн энэ үеэс эхлээд ерөнхийдөө одоо ингээд айж эхэлж байгаа гэдгээ бол нууж чадхаа болсон байгаа. За хүүхдүүд нь ч гэсэн энийг бол мэдрээд айж төгшөж эхэлсэн. Тэгээ ээж аав хоёр нь одоо ингээд бүх зүйл зүгээр болно, удахгүй бид нар эндээс гарна гэж тайвшруулахыг хичээж исэн ч үнэндээ бол Kerry James хоёр хэрвээ удахгүй ингээд бид нарыг хэн нэгэн олохгүй авах юм бол амь насаа алдах магадaltaй гэдгийг ойлгож байсан. За тэгээд хоёр дахь өдөр тэднэрс ирэхэд ч гэсэн нөхцөл байдал бол яг л адилхан байсан. Айлч замаар ямар ч машин, ямар ч хүн ирээгүй. Цаас улам бүр зузаарч овоорсоор байсан. За хоол хүнс бол маш багасаад бүр Джеймс машинаасаа гарч ойр хавьд дүүрэн байсан одоо баавгааны баасыг хайхаар явсан юм байна. За тэр бол баасан дотроос нь Джеймс түүж авчираад Kerryтэй хамт идэж эхэлсэн юм байна. Гэхдээ удалгүй тэд бол энэ нь буруу шийдвэр байж магадгүй. За ингээд баасан дундаас авсан ямар нэг Джеймс бол хордох аюултай гэж бодоод сүултээ бол болсон юм байна. Урдны хэдэн өдрүүд нь айж сандарсандаа уйлж аашилж исэн охтууд нь одоо бол маш тийм солилцсон байдалтай дуугүй хөдөлгөөн багтай болж эхэлсэн. За харин эцэг гэх нь энээс болж бие биенээ буруутгаж за хэсэг хугацаанд бол маргаалтж исэн ч үнэндээ тэд зүгээр л дотроо маш их айцтай байсан. За тэгээд Сан Францискод байдаг одоо ингээл танил таал найз нөхдүүд нь алга болсон талаар цагдаад 2 дахь өдөр хүртэл мэдэгдээгүй хിവэрэ байсан юм байна. Тэгээд 2 дахь өдрийн орой Кимийн гэр бүл дахиад машинда бөөнөрөө шигдэж суугаад Джеймс хүүхдүүдтэй ном уншиж өгөөд бүгд унтсан байгаа. Харамсалтай нь 3 дахь өдрийн өглөө тэдний машины шатхуун бол бүрэн дууссан. Тэгээд дулаацах ямар ч боломжгүй болсон гэсэн. Энэ үеэр бол Джеймс машины ард байсан одоо нөгөө нөөц дугуй гэж байдаг шүү дээ. Салдаг дугуйгаа гаргаж ирээд дотор нь байсан сэтгүүлүүдийг цоглуулад гэр бүлээ тойруулаад дулаацуулахын тулд гал асаасан. За гэхдээ энэ гал нь бол төр зуур ассан ч гэсэн хурдан унтраад нэмж хийх хуурай мод бол ерөөсөө олдоогүй. За бүгд бол ингээд заснаа улмаас бол нойтон болцсон байсан. Ингээд тэд галчгүй болсон. Тухайн өдөр Джеймс Kerry хоёр бас л зам харж ямар нэг машин, ачааны машин гарч ирэхийг хүлээсэн ч хинч ирээгүй. За тэгээ гар утсаа дахин оролцсон ч бас л сүлжээ байхгүй. Сигналаа дугаргаж ойрлж хашгирсан ч хинч сонсоогүй. За тэгээ удалгүй дахиад харанхуй болсон. Тэр дөрөв бол хөлдөж эхэлсэн машин дотор бөөнөрөө шигдэж суугаад гадна талд зөвхөн баавгаануудын алхах чимээг сонсч байсан байна. Джеймс Kerry хоёр бол бид энэ шүнийг давж чадах болов уу гэж дотроо бодож исэн нь ойлгомжтой. За тэгээ Сан Францискод байсан Джеймс Kerry хоёрын гэр бүлийн найзууд лав гаригийн үдээс хойш гэхэд эцэст нь нийгэм цагдаа нарт мэдэгдсэн юм байна. За тэгээд тухайн оройноос бол ирж хайх ажиллагаа зохион байгуулагдаж эхэлсэн юм байна. За гэхдээ Кимийн гэр бүл энийг нь бол мэдэх ямар ч боломжгүй нөхцөлд байсан. Пүрэв гаригийн өглөө бол тэднэр сэрсэн байгаа. За ямар тач урд шүнийг нь бол тэд давсан байсан. За гэхдээ энэ үед бол Джеймс Kerry хоёр яг ил тодоор өөхөх бодит магадлалын талаар бол ярьж эхэлсэн байсан. За тэгээ Kerry болохоор нөхөртөө хандаад хэрвээ хоёр хүүхэд маань энд өөхөх юм бол чи намаагч бас алах ёстой
надад амлаа гэж хэлсэн байгаа. За тэгээ Джеймс бол зөвшөөрөхөөсөөр аргагүй байсан. Ингээд тэд бол ямар ч одоо ачааны машин, цас цэвэрлэх машин энэ замаар явж ирж аврахгүй гэдэгт нь бол одоо бүрэн итгэлтэй болсон байсан. За тэдний цорын ганц найдвар бол агаарт утааны тохио гаргаад нисгэгч түүнийг нь олж хараад ирэх явдал гэж үзсэн юм байна. Ингээд тэд бол машиныхаа дөрвөн дугуйг салгаж аваад шатааж болох бүх зүйлийг гаргаад дугуйн дээрээ овоолсон. Тэр дунд нь хөөрхийн нөгөө 4 настай Пенелопе гэдэг охиных нь хамгийн хайртай чихмэл тийм хурганд хүртэл багтсан баг. Ингээд тэр хоёр бол маш том овоолго хасаахад удаачгүй тийм өтгөн хар утаа тэнгэрт бол хөөрж эхэлсэн. Ингээд хэсэгхэн зуур бол Кимийн гэр бүл маш их итгэл найдварыг одоо тээжсэн. Хин нэгэн утааг хараад биднийг олох болно гэж дотроо бодож исэн. Гэхдээ харамсалтай нь гал бол маш хурдан шатаж дуусаад дахиж асааж болж чадаагүй. Бас ямар ч онгоц дээгүүр нь нэгсээгүй. Ингээд тэд дахиад хөлдөж байгаа машин дотроо бөөнөрөө шигдэж суухаас өөр аргагүй болсон. Гадаа бас л баавгаанууд эргэлдээд хоол нь бараг л дуусчихсан байсан. Хүүхдүүд нь уйлхаа болоод зүгээр л чимээгүй даарч зовж исэн. Бүгдээрээ чичирсэн байдалтай дулаацхыг хичээж суух тэр үед бол Джеймс хэрвээ ямар нэг арга хэмжээ авахгүй бол гэр бүл нь тэр чигтээ өхнө гэдгийг ойлгосон байна. За тэгээ баасан гаригийн өглөө сэрэхэд бол Джеймс Кэритэй би газрын зургийг сайн харлаа. За эндээс бол зүүн тишээгээ 4 милийн зайд Галлес гэдэг хот байгаа юм байна. Би ойролцоогоор 2 цагийн дотор тийшээ хүрч чадна гэж бодож байна гэж ихнэртэй хэлсэн. За Кэри бол шууд чи биднийг орхиод ингээд явж болохгүй. Бидэнд чи хэрэгтэй. Яг одоо биднийг хайж байгаа хүмүүс байж магадгүй. Бид тэр үед хамтдаа байх ёстой. Бүгдээрээ хамт байж байгаад олдох байхаа гэж хэлсэн байна. Гэхдээ Джеймсийн зүүн савинд болохоор хин ч ийшээгээ биднийг хайх гэж ирэхгүй. Ирлээ ч гэсэн олохгүй удах байх. Амьд байх цаг хугацаанд бол амжихгүй гэж одоо ингээд дотроо бодож исэн байгаа юм л та. Тэгээ түүний цорын ганц найдвар нь болохоор тэр өөрөө яваад тусламж олж ирэх явдал гэж итгэж исэн. За эцэст нь бол Кэри нөхрийнхөө шийдвэрийг тэгээ дуртай дургуй бол хүлээн зөвшөөрөхөөсөр аргагүй болсон. За тэгээ тэр бол өглөө 7 цаг 45 минутад нь хоёр охиноо чанга тэрвэрч үнсээд аав нь та нарт хайртай удахгүй уулзъя гэж хэлсэн байгаа. Дараа нь бол эхнэрээ мэдээж тэрврээд би чамдаа маш их хайртай удахгүй гэр бүлээрээ уулзъя гэж хэлээд за тэгээ замдаа гарсан байгаа. Тухайн үед бол ингээд Кимийн гэр бүл огт мдээгүй ч гэсэн тэр Bear Camp Road орчимд бол хэдэн зуун аврагч нисдэг тэргүүд тэднийг аль хэдийн хайгаад эхэлчихсэн байсан. За ингээ 2 хоногийн дараа буюу 12 сарын 3-ны ням гарагт гэр бүл одоо гацснаас яг 1-7 хоногийн дараа гэхэд хайх ажиллагаанд оролцож исэн нэг нисдэг тэрэгний нисгэгч болохоор Bear Camp Road орчим нисэж явж явах үеэрээ цасан дээрх хөлний мөрийг анзаарч харж чадсан. За тэгээд тэр мөрийг дагаж ниссээр байгаад тухайн мөр болохоор ингээд модны доогуур ороод алга болсон гэдгийг бол анзаарсан. За тэгээд тухайн нисдэг тэрэгний шатхуун нь одоо багасч исэн болохоор тэр буцаад мөрийг эхлэх хүртэл нь дагахаар одоо шийдсэн юм байна. Нэлээд удаан мөрийг одоо дагсны эцэс тэр бол нэг задгай талбайд хурж очсон. За талбайн тэг голд нь нэг машин байгааг олж харсан байгаа. Машины хажууд бол Кэри шүхрээ одоо нааш цааш нь даллаад зогсож исэн. Нисгэгч бол хэнийг олсноо шууд ойлгосон ч гэсэн газар дах одоо шатхуун хангалтгүй байсан юм билээ. За тиймээс тэр аль болох нэлээд одоо доошлж жогоод Кэритэй харц тулгараад би чамайг одоо маш сайн харж байна. Бид нар одоо ингээд чам дээр ирж байгаа гэсэн тохиог өгөөд байршлыг нь болохоор газрын зураг дээр тэмдэглэж аваад буцсан байгаа. Ингээд хэдхэн минутын дараа өөр нэг нисдэг тэрэг одоо хөөрч ирээд тухайн газарт нь очоод газарцсан. Нисгэгч газарцсан даруйд Кэри бол хоёр охиноо тэврээд гүйж ирсэн. За огт нь бол харцсангүй гайгүй байдалтай харагдчихсан. Кэри бол мэдээж одоо баярлсандаа нулимс унгааж нисгэгчэд дахин талархлаа гэдгийг ол илэрхийлж исэн. Гэхдээ түүний хамгийн түрүүнд асуусан зүйл нь бол та нар манай нөхрөөс болж энд ирсэн үү? Джеймс бидний хаана байгааг хэлсэн үү гэж асуусан тийм асуулт байсан. За тэгсэн чинь нисгэгч болохоор тийм бодолсон царайтай. Тэг Кэри бол тэрийг нь анзаараад 2 хоногийн өмнө Джеймс Галлес гэдэг хот руу тусламж авахар явсан. Тэгээд одоо хүртэл буцаж ирээгүй гэдгээ тайлбарлаж хэлсэн байгаа. За ингээд энэ мөчөд бол нисгэгч одоо бүх зүйлийг ойлгосон. За тэгээд тэр бол одоо юу гэж хэлхээ мэдэхгүй. Үгүй хатагтай бид Джеймсийг одоогоор олж чадаагүй байна гэдгийг хэлсэн байна. За ингээд мэдээж Кэри бол маш их сэтгэлээр унж, маш их уйлж, охтуудтайгаа хамт нисдэг тэргэнд суугаад ойгоос бол одоо агаараар тээвэрлэгдээд шууд эмнэлэг рүү хүргэгдсэн. За тэр гурав бол одоо бүрэн эдгэрч нөхөн сэргээх эмчилгээ бол хийлгэж чадсан байгаа. За ингээд энэ үеэр бол Bear Camp Road дагуу өргөн хүрээний хайж исэн ажиллагаа тэдний машины орчим
орчимд төвлөрөөд мэрэгжлийн мөрдөгчид Джеймсийн хөлний мөрийг нь хайж уудалгүй олоод дагаж эхэлсэн байна. Джеймс бол гэр бүлээ орхиж тусламж ирэхээр явсан тэр шийдвэр нь түүний амьдралтаа гаргасан хамгийн хэцүү тийм шийдвэр байсан нь бол мэдээж гарцаагүй. Гэхдээ тэр бол зэрлэг байгаль донд хоолгүй, ямар ч дулаан орчингүй, тэгээд дахиж уулзах хэсгээч мэдэхгүй тэднийг ингээд орхиод явсан. Тэгээд Джеймс бол гэр бүлээ орхиод 5 км орчим замыг туулсан баг. Тэр бол замаараа шууд Галлис хотын зүг үргэлжлүүлж яваагүй, харин замаасаа хазаагаад хадан цохооноос их доошо уруудаж явсаар агаад гол руу хурч утсан байна. Магадгүй зам дагуу явж агаад тэгээ голыг олж хараад голын дагуу хэрвээ явах юм бол Галлис хүрэхэд хурдан байхаа гэж бодсон байж болох юм. Ямар ч байсан тэр бол гол руу явж хүрчээд доошоогоо бол урсгал дагаад хэдэн километрийн турш алхсан байсан. Явж байхдаа тэр бол хувцсныхаа өөдөөс цаасны тасархай зэрэг зүйлсийг бол артаа үлдээгээд явж исэн байна. Буцаж авах үедээ гэр бүлийнхээ гишүүдийг олоход зариулсан тиймэрхүү мөр үлдээгээд явж гэсэн үг. Тэгээ 2 цаг гаруй явсан ч гэсэн Галлис хотод хүрээгүй болохоор тэр бол буруу чиглэлээр явж байгаа гэдгээ эсвэл зайг буруу тооцоолсон гэдгийг ойлгосон баг. Гэхдээ тэр бол гэр бүлийнхэн лүгээ эргэж яваагүй. Джеймс болохоор гол гатлаад мөстэй хүүтэн усанд бүрэн орсон. Тэгээд ихц уул руу өгсөөд бас дахиж уруудаад маш тийм бартаатай бүс нутгаар зүгээр л энгийн хувцастайгаа явж исэн баг. Тэр нэг пүүз, өмд тэгээ хөрмнөөс өөр юу ч байгаагүй, хоолгүй, ямар нэг нөмөрсөн зүйл огт байгаагүй. Гэсэн хэдий ч тэр бол шүн болтол явсан байгаа. Тэгээ ийм байдалтай тэр бол ойролцоогоор 16 км орчим замыг туулсан байсан. Дараа нь газарт хөвтөөд унтсан юм байна. Тухайн шөнийн градус нь болохоор хасах 2-ыг зааж исэн юм билээ. Ямар ч хэсэн тэр шөнийг бол Джеймс давсан юм байна. Маргааш нь буюу бямб гаригийн өглөө гэхэд Джеймс бол бие махбодын хувьд нэлээд туйлдсан байсан ч дахиад алхаж эхэлсэн. Тэр өдөржингөө Джеймс мөстэй горх, гол гаталж, уул өксөж уруудаж явсаар эцэст нь бол гүн жалганы ёроол голын хажуухан цөхөрч унаад нас барчихсан байсан. Ингээд эндээс нь харахад Джеймс бол эцсийн мөч хүртлээр урагшуулж гэр бүлдээ тусламж олохыг хичээсэн ч гэсэн эцэст нь тэр бол гипотерми буюу биеийн хит их даарч хөрснөөс болж биеийн температураа алдаад хөлдөж ингээд амь насаа алдсан юм байна. Джеймсийн цогцыг болохоор эхнэр огт нь аврагдсанаас 2 хоногийн дараа олсон юм билээ. Хожим нь олж тогтоосноор л Галлис гэд хот нь болохоор тэдний машинаас 6 км-ийн зайтай биш, ойролцоогоор 25 км-ийн зайд байдаг гэсэн тийм хот юм байна. Гэхдээ энэ нь болохоор газрын зураг дээрх ийм шулуун шугамын зай байсан. Харин бодит байдал дээр тэр бол зэрлэг байгалд шулуун замаар явна гэдэг бараг боломжгүй. Уул, гол, жалга энтергээд айгүй олон тийм бартаатай замууд угаасаа байгаа. Тэдний машинаас Галлис гэдэг хот руу хүрэхийн тулд Джеймс бол 4 өөр уулыг даваад мушгирч нааш цаашаага тийм тойрсон 50-аас 60 км замыг туулах шаардлагатай байсан юм байна. Өөрөөр хэлэх юм бол энэ нь эхнээсээ л бараг боломжгүй тийм зүйл байсан байгаа. Джеймс бол эцэст нь энэхүү 25 км замыг тухайн нутгийн хамгийн аюултай бартаатай замаар энгийн хувцастайгаа туулсан байсан. Хожим нь мэрэгжлийн мөрдөгчөд түүний энэ явсан замыг хүнээс давсан төсвөр төвчээр гэж тодорхойлж исэн юм байна. Тэгээ бас нэг юм байсан нь юу гэхлээр нисдэг тэрэгний нисгэгч болохоор хожим нь хэрвээ би тэр хөлний мөрийг эхлээд олж хараагүй бол Кэри охтыг хизээч олохгүй байсан гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бол тухайн хөлийн мөрийг Джеймс гэр бүлээ орхиж тусламж ирэхээр явах үеэрээ үлдээсэн тэр мөрнээсэн. Өөрөөр хэлэх юм бол Джеймс яг машинаасаа гараад тухайн замаар орж ингээд хөлний мөр гаргаж яваагүй байсан бол Кэри болон 2 охтууд нь амьд үлдэх ямар ч боломжгүй байсан гэсэн үг. Эндээс нь харахаар Джеймсийн гарч явсан тухайн үйлдэл нь яалтчгүй эхнэр 2 охиноо аврах хамгийн гол шалтгаан нь болж өгсөн. Ингээд Джеймс Ким гэх залуугийн туулсан түүхийг та бүхэнд хүргэлээ. Гэр бүлээ авч яваа эцэг хүн өөрийн хариуцлагаа үүрч яваа эр хүний ар ямар их хүч бас төсвөр төвчээр байдаг гэдгийг энэ түүхээс та бүхэн ойлгож бас анзаарсан бах. Яг энэ залуу шиг нөхцөл байдалд хүн болгон орохгүй ч гэсэн эцэг хүний эрэгтэй хүний үүрэг гэдэг цагаа тулахад ямар нөмөр нөөлөгтэй байдаг гэдгийг бас ойлгож авлаа. Ингээд өнөөдрийн дугаартай хамт байсан нийт сонсогчдоо баярлалаа. Дугаартаа маань Месийн бус Арьс гооцлын Skin Farm Clinic хамтран ажиллалаа. Бүгдээрээ амралтын өдрөө аяйтгатай сайхан өнгөрүүлээрэ дараагийн дугаараар эргээд уулзъя.